Чи залуу учраас хамгийн сүүлд ингээ ажилд орсон чи залуу учраас чи сонгогдолд орно. Олон жил удаан жил ажилласан хүн ингээ авч үлднэ гэдэг жоо. Тэгэхээр энд ингээ залуучуудаас насаараас ингээ ялгуулагдаад байна. Ажлын туршлага байхгүй гэдэг үндслээр бид нэг ингээ сонгогдолд орж байгаа байхгүй юу? За нэгдүгээр тийм байгаа. Хоёрдугаар энэ залуучуудын сэтгэлийн нөгөө нэг юу сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар анхаараач. Энэ сэтгэл зүйн эрүүл мэнд чинь хамгийн чухал зүйл байхгүй юу? Одоо ингээд би ажил дээр л ингэж өөрийгөө ингээд жишээ болгож яриа л та. Би өдөр тутамдаа янз бүрийн хүмүүстэй харилцдаг. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээд надад уур хөвгөлөө гаргах ч юм уу эсвэл зарим нэг өдөрт нэг удаа нэг хүн баярлаа гэж хэлэхэд надад маш эргэн сэтгэл төрдөг байхгүй. Тэгэнгүүт нэг өдөр би ингээд маш муухай хүнтэй харьцаад одоо тэр хүн намайг юу гэж хэлээ те эрдэм муугаар хараалаа гэхэд би тэрийг авч яваад хар гэстэй тэр бохомлоо гаргаад авахгүй. Тэрийг би өөр хаан тайшруулж тэрийг юугаар гаргах юм бэ гэхээр биднэрт ямар ч тийм зав чөлөө байхгүй. Өглөөнөөс яваад ажлын 8 цаг ажиллаа, орой үр хөвгтөө авлаа хайрлаа. Тэгээд ард гэстэй бохомлоо үүснэ. Юунаас шалтгаалаад юу үүсч юм гингүүд амийн хорлолт 14-өөс 24 насны хүмүүсийн одоо амийн орлолт хамгийн их өндөр хувьтай байна гэж байна шүү дээ. Энэ бол сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой гэж би бол ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээд энэ цаашдаа хэрвээ ингээд бохомлоо гаргаж чадахгүй нийгэмдээ сөрөг мэдээлэл дамжуулнаа, сөрөг энерги ингээд цацаж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо залуучуудынхаа энэ сэтгцэн эрүүл мэндэд анхаараач гэж хэлмээр байна.